Өглөөний мэнд хүргэх хүмүүзэгчтэй сайхан амарцгаав шинэ өглөөг бидэнтэй хамт дотож та бүхэндээ баярлалаа. Өглөөний эрт осол нэг дуулан хөтөлбөрийн ярилцлагын цаг эхэлж байна. Өглөө эртлэн босож ирсэн эрдэц зочдыг танилцуулъя. Уламжлалт сэргийн засах очир хоригч эмнэлгийн их эмч Дорж Сүрэн, за анагаах ухааны доктор зөвлөх эмч Ким Жун Гил, мөн орчуулагч Альма нар хүрэлцэн ирлээ. Өглөөний мэнд хүргэе. За телевиз үзэгчтэй энэ өглөөний мэнд хүргэе. Тэгээд танай телевизээр дамжуулаад телевиз үзэгчтэйгээ дахиж уулзж байгаа даа. Их баяртай байна. Тэгээд тэр тусмаа манай одоо очир хоригч эмнэлгийн зөвлөх эмч Ким Жун Гил эмч маань ирсэн одоо та бүхэнд бас зовлон тохиолддог ялангуяа энэ нурууны одоо өвдөлтийн үед хийдэг мэс заслын бус эмчилгээний талаар одоо зөвлөгөө өгөх юм аа. За тэгэхээр ер нь уламжлалт сэргээн засах чиглэлээр бид нар ямар өвчнүүдийг эмчлүүл илүү одоо үр дүнтэй байдгийн байна тухай таас бидэнд хэлж өгөөч. Зарим одоо 5 цулын өвчлөлт бол одоо тиймэрхүү эмчилгээ сайн, аршааг усан сайн гэх мэтчлэнгийн хүмүүс яриа л гэдэг. Амнаас ам дамжаад биендээ эмч болсон байж байгаа шүү дээ. Яг зүйтэй. Эхний ээлжинд бол бид нар тийм юм ойлгох ёстой. Яг уламжлалт сэргээн засах эмчилгээгээр одоо эмчлэгдэх боломжтой ямар өвчин эмгэг байдаг вэ те. Тэр талаар би эхлээд одоо телевиз үзэгчтэй ойлгуулах гэж бодож байна. Хүзүүн нурууны өвдөлтүүд байдаг тийм ээ. Хүзүүн нурууны өвдөлт байна. За дотроо өөрөлдөн бол хүзүүний өвдөлт чинь бас булчин өвдөж байгаа өвдөлт байна. Шүрмэс өвдөж байгаа өвдөлт байна. Мэдрэл өвдөж байгаа өвдөлт байна. Хүзүүн нурууны яг ажиллах. За дээрэс нь одоо мөрний шүрмэсний өвдөлт үргэлжлүүд, үений өвдөлт үргэлжлүүд, за өвдөгний үений үргэлжлүүд тийм гихмчлэнгээр одоо энэ дандаа энэ зөвлөлийн эдийн өвдөлт үргэлжлэл, мэдрэлийн өвдөлт үргэлжлэлийг л одоо уламжлалт эмчилгээгээр бас дээрэс нь физик эмчилгээд хавсраад ингээд эмчилгээ хийхээр их үр дүнтэй байгаа. Тийм. Тэгэхээр одоо бидний ярих гэж байгаа зүйл бол одоо энэ зөнхлөн тохиолдоод байгаа яг нурууны өвдөлт. Гэхдээ нурууны өвдөлт маань дотроо олон шалтгаан байна л да. Юунаас болоод нуруу өвдөд байна вэ гэхээр за сая миний хэлдэг булчингийн өвдөлт байж болно тийм ээ, шүрмэсний өвдөлт байж болно. Эсвэл одоо нулмын диск гэж ярьдаг. Нулмын хоорондын зөөлөн идэгч байгаа тийм. Тэр диск маань иврээд одоо ивэрч гарна гэсэн үг. Тэгээд одоо мэдрэл өвдөгж байгаа тохиолдол байна. За өшөө бас нулмын өрөвсөлийн үед бол нуруу өвдөх шинж тэмдэг гарч байгаа юм. Тэгэхээр энэ одоо өвдөлт өрөвсөлийн үед одоо ямар эмчилгээ тусламж үзүүлдэг юм бэ гэдэг талаар манай зөвлөх эмч байна. Зөвлөгөө өгөх гээд байгаа юм. Очир хоригч уламжлалт сэргээн засах эмнэлэг маань Солонгосын хөрөнгө оруулалттай Солонгос улсын анагаах ухаанд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиг нэвтрүүлсэн учраас мэдээж анагаах ухааны зөвлөх нь Солонгос эрдэмтэн байна. Тэгэхээр яг нурууны өвдөлтийг бас одоо дэлхийн нийтээр яаж эмэнж домонж байгаа тухай мэдээлэл бас эхлээд бидэнд төрөх баг. За тэгэхээр өнөөдөр болохоор одоо нурууны эмгэгийн үед те хийх мэс заслын бус эмчилгээний талаар одоо зөвлөгөө өгье. Тэгэхээр Дорж Сүрэн эмчтэйгээ хамтдаа тэгвэл одоо имэйлээр харьцаж ингэж банк хамтын ажиллагаатай байдаг. Тэгээд өнөөдөр бол нурууны эмгэгийн талаар одоо эмчилгээ ямар эмчилгээ хийгдэх вэ? Тэр талаар зөвлөгөө өгье гэж бодож байна. 공부한 거에 대해서 살펴보기로 하겠습니다. 어떤 때는 척추의 비수술적 관리에는 굉장히 여러 가지가 있습니다. 그래서 먼저 침상 휴식하는 게 있고 운동요법이 있고 온열요법이 있고 여러 가지가 굉장히 많은 게 있는데 오늘 그걸 다 같이 살펴보기로 하겠습니다. 사이 누구 хэлдэг нуруу өвдөх гэдэг ерөнхий шинж тэмдэг байна тийм ээ. Тэгээд тэр өвдөлтийг үүсгэж байгаа тэр шалтгаан нөхцөлийн сая яг юунаас болж өвдөд байгаа вэ? Тэр өвчин за үрд одоо ямар эмчилгээ хийдэг вэ гэдэг талаар л одоо хэлж ярих гэдэг юм л да. 침상 휴식하는 겁니다. 쉬는 건데 쉬는 것은 잘 쉬어줌으로 해서 척추의 하중이 감소되는 것을 효과를 볼 수가 있습니다. хөдөлгөөнсөл эмчилгээ. Одоо амрах хэрэгтэй гэдгээс эхэлж байгаа. За нуруу өвдөж байгаа хүн бол одоо хамгийн түрүүнд одоо дэглэм эмчилгээ нь юу байдаг вэхээр амралт байдаг. Хөдөлгөөн ерөнхийдөө жоохон хорих хэрэгтэй байгаа даа. Тийм ерөнхийдөө хорц өвдөлтийн үед шүү дээ. 두 번째는 운동하는 방법이 있습니다. 운동을 함으로써 우리가 그 운동을 해서 추간판에 영양을 공급해 줄 수가 있고 운동을 함으로써 근육을 강화를 시켜서 허리가 아픈 것을 완화를 시켜 줄 수가 있습니다.
Хөдөлгөөний цэцлийн эмчилгээ бол одоо хурц өвдөлтийн үед одоо хөдөлгөөнийг хорно гэж яриад байгаа тийм. Архаг өвдөлтийн үед бол бас яг хөдөлгөөн хорчиж болохгүй. Хөдөлгөөн хэрвээ хорих юм бол тэр өвдөлт маань нурууны өвдөлт маань архаг өвдөлт болдог. Эдгэрэх явц маань ингээ удаашрчдаг байгаа. Тэгэхээр нуруу архаг өвдөж байгаа тохиолдолд бол тодорхой одоо хөдөлгөөн хийж явах ёстой. 운동요법에는 그 윌리엄 요법이라고 해서 굽혀주는 운동이 있고 굽혀주는 운동에는 이렇게 다리를 들어 올려서 하는 이 네 가지 운동이 있습니다. За одоо тухайлбал энэ слайд дээр гарч байгаа энэ нөгөө хөдөлгөөн эмчилгээнүүд яаж юм гэхээр одоо нурууг одоо нуруугаараа бүхий хөдөлгөөн хийж байгаа тийм. Бүхий хөдөлгөөн хийхээр тэр нуул маань завсар нөгөө диск маань ивэрцэн тэр мэдрэлийн тэр дарагдсан байгаа тэр дарагдлыг чөлөөлөх гээд байгаа. 그리고 신전을 시켜주는 운동이 있습니다. 그래서 신전을 시켜줘서 추간판의 추간판을 앞으로 당겨주는 운동이 있습니다. 이렇게 추간판 앞으로 튀어나온 추간판을 앞으로 밀어주는 다른 운동이 있습니다. Энэ слайдн дээр үзүүлж байгаа нуруугаараа гидих хөдөлгөөн байна. Түрүүн бүхий хөдөлгөөн ярьсан тийм ээ. Гидих хөдөлгөөн хийхэд одоо тэр нөгөө ивэрцэн байгаа диск маань буцаад одоо хэвэн байралтаа бас орох боломжийг бид нөхцөл бүрдүүлж өгч байгаа. 그러나 모든 운동이 척추에 다 도움을 주는 건 아니고 그 운동도 의사한테 적절한 지도를 받고 해야 됩니다. Дасгал хөдөлгөөн бол бүх одоо өвчнийг үл эмчлэх боломжгүй. Эмчийн заавраар эмчид ханд зөвлөгөө авсны дүнд их. Яг мэрэгжлийн эмчийн зөвлөгөөгөөр хөдөлгөөн цэцлийнхаа эмчилгээг яг тохирсон тухайн одоо өвчнийхөө байдлаас болоод хурц өвдөлт байна уу, архаг өвдөлт байна уу гэдгээс болоод тохирсон хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэр тохиолдолд яг мэрэгжлийн эмч маань одоо танд одоо яг одоо ийм хөдөлгөөн хийх хэрэгтэй, ийм хөдөлгөөн хорих ёстой гэдгийг яг зөвлөгөө заагаад өгч байна. 다음엔 운동 방법에 대해서 여러 가지가 있는데 이렇게 1단계, 2단계, 3단계 운동 방법이 여러 가지가 있습니다. 그래서 살펴보면은 그 운동하는 방법들이 첫 번째, 두 번째, 세 번째, 네 번째, 다섯 번째 이렇게 운동을 여러 가지 하는 방법들이 많이 있습니다. хөдөлгөөн хийхдээ бол одоо нөгөө хэвтэй байдлаас эхлээл одоо суугаа босоо байдалтай ингээд багаар ингээд ажмаар шилжээд хөдөлгөөний хийх ёстой. 운동뿐만이 아니고 우리가 허리가 아플 때, 허리가 좋지 않을 때 나쁜 자세가 있고 좋은 자세가 있는데 여기 지금 잘못된 자세 있고 좋은 자세 또 서 있거나 아니면 앉아 있을 때 아니면 일상적인 일을 할 때 좋은 자세, 나쁜 자세가 여기 그림으로 표시가 되어 있습니다. Одоо яг энэ нуруу өвдөж байгаа тохиолдолд бол нөгөө дэглэм эмчилгээ хамгийн их чухал байгаа. Дэглэм гэхээр өөрөөр хэлбэл бол одоо хөвтгтээ ямар байрлалаар хөвтөж явах ёстой вэ? Буруу байрлалаар хөвтөх юм бол өөрөөр хэлбэл өвдөлтөнд төр нэмэгддэг тохиолдол байна. За тийм учраас өвдөлтийг аль болох үүсгэхгүй тэр байрлалд энэ төр хөвтөх. За дээрэс нь суухдаа яаж зөв суух уу те? За дээрэс нь одоо зогсоод одоо гэр орны ахуйн ажил энэ төр хийхдээ ямархуу байрлалаар яаж хийх үү? За жишээлбэл одоо энэ хүнд юм өргөхдөө одоо буруу байрлалаар энэ төр буруу өргөдөг те тэрнээс болоод одоо тэр диск энэ төр иврээд гараад мэдрэл энэ төр өвдчихдэг тийм тохиолдлууд байгаад байна. Тэгэхээр хамгийн чухал юм бол бас нөгөө дэглэм эмчилгээ хамгийн чухал байна. 네, 다음에는 그 아픈 부위를 따뜻하게 데워주는 온열요법이 있습니다. нурууны өвдөлтөнд бол голцлон дандаа дулааны эмчилгээ их хийдэг. Дулааны эмчилгээ хийдэг. Дулааны эмчилгээгээр нөгөө физик эмчилгээ яаж таарах нь тий. Дулааныг бол өөрөөр хэлэх юм бол энэ физик эмчилгээний аппаратуудаар одоо аппаратуудыг ашиглаад одоо үүний биед арсын дотор тэр үргэлжлэлтэй байгаа газар дулаан оруулж өгч байна. Бас дээрэс нь уламжлалт эмчилгээ бол бас зүү төөнүү бомб шивүүр одоо ийм улаан гэрлийн шаардлага энэ одоо манай эмнэлэгт хийж байгаа эмчилгээний байна л. Яг иймэрхүү эмчилгээний аргуудаар дулааныг ингээд дотогш нь одоо өөрөөр биед оруулж өгч байгаа. Тэгэхээр энэ нурууны өвдөлт үргэлжлэх сайн намдаг. 다음은 굉장히 심하게 급성기로 아파져 왔을 때는 따뜻하게 하는 게 아니고 차가운
한냉요법으로 치료하는 방법도 또 있습니다. зарим тохиолдолд бол одоо тухайн нурууны хорц өвдөлт энтерт бол хүйтэн эмчилгээ, мөсөнжин энтер тавих гэх мэтчлэнгийн эмчилгээний аргыг бол ашиглаж энэ өвдөлт үргэлжлэх бас намдааж болдог. 다음에는 전기적인 자극을 가지고 치료하는 방법들이 또 있습니다. бас цахилгаан эмчилгээ байна. Нурууны өвдөлтөнд одоо цахилгаан эмчилгээ, физик эмчилгээний аппаратууд байна. ICT байна. TENS байна. Гэх мэтчлэнгийн одоо эмчилгээний аппаратаар бас нурууны өвдөлт үргэлжлэхийг эмчилж болно. 텐스 ICT를 사용할 것인지 아니면 텐스를 사용할 것인지는 진료하는 의사가 직접 보고 판단을 해야 됩니다. бас одоо нөгөө энэ дулааны эмчилгээ аппаратаар хийж энэ цахилгаан эмчилгээгээ бас нөгөө эмийн бодистой цуг хамт хийх юм бол бас их үр дүнтэй байдаг. өвдөлтийг сайн намддаг. 지금 물리치료하는 그 텐스를 하는 방법에 대해서 그림으로 보여주고 있습니다. 그리고 다음으로는 우리 손으로 치료하는 방법이 있습니다. 옛날부터 우리 손으로 그 마사지 같은 걸 많이 했던 방법이 있는데 그걸 현대적인 방법으로 개선해서 하는 수기적인 요법, 손으로 하는 방법들도 있습니다. массаж бас хийж болно. Одоо манайхан бол бүхий барай гэж ярьдаг тийм. Бүхий барайгаар бол бас нурууны өвдөлт бол бас эмчилгээ тусламж үзүүлж болно. Гэхдээ дангаараа бүхий барай биш тийм ээ. Бас дээрэс нь гар засал гэж одоо chiropractic гэж ярьж байгаа. Chiropractic хийх юм бол бас нурууны өвдөлтийг тодорхой хэмжээгээр өвдөлтийн намдаагаад үений далай центрийг бол бас сайжруулж болдог. 그 수기요법을 할 때 마사지를 하거나 카이로프락틱을 할 때 적당한 수준까지 해야지 너무 과도하게 하다 보면은 인대가 파열이 되거나 아니면은 관절이나 뼈에 손상을 줄 수도 있습니다. Chiropractic хийхдээ нөгөө заавал мэрэгжлийн хүн хийх ёстой. Тэгэхгүй хамаагүй одоо өөрөлдөн манайхан блок гаргана, гар засал блок гаргана гэж ихэнхдээ яриад. Блок гаргах эмчилгээг хамаагүй хийх юм бол одоо нудлам ясанд энэ төр гэмтэл учруулах тийм эрсдэл бас байна. 그 카이로프랙틱 그 여러 가지 방법들이 있는데 또 하나 우리 디스크가 있는 목이나 허리에 디스크가 있는 환자들한테 쓸 수 있는 견인요법, 트랙션 하는 방법이 있습니다. бас нөгөө татлага эмчилгээ үзүүнд нуруунд одоо хийх боломжтой. 이 목을 트랙션하는 방법이 여기 표시가 돼 있고 허리를 트랙션하는 방법이 표시가 돼 있습니다. 트랙션 견인요법이 얼마나 자주, 얼마나 효과 있게 사용하느냐에 대해서 여러 나라의 의사들이 그 부분에 대해서 많은 논문도 내고 발표를 많이 했습니다. 그래서 그 부분에 대해서 도르치스는 엠치하고 나하고 같이 공부를 많이 했었습니다. Одоо тэр татлага эмчилгээ маань үр дүнтэй байна уу? Эмчилгээний үр дүн одоо гарахгүй юу гэдэг тал дээр нөгөө олон судлаачдын нөгөө энэ юу байна л да. Одоо репорт байна. Тэгээд тэрэн дээрээс ингээд аваад үзэхэд яг мэдрэл өвдөж байгаа тохиолдолд өөрөлдөн дискийн шалтгаантай тэр нулам хоорондын зөөлөвч диск ивэрсэн. Тэгээд иврээд мэдрэлийн энэ дарцсан байгаа тохиолдолд бол татлага эмчилгээ илүү үр дүнтэй байгаа. 견인요법을 할 수 있는 척추 질환에는 추간판 탈출증이나 다시 퇴행성 추간판 질환이나 척추 관절에 문제가 있을 때 견인요법을 일반적으로 많이 시행하고 있습니다. татлага эмчилгээний тухай яриад байгаа тийм. татлага эмчилгээний. Тийм ямар өвчнөд татлага эмчилгээ хийж ийн гэхээр тэр нөгөө дискийн шалтгаантай диски одоо бүтцээ алдаад одоо ивэрсэн байгаа тохиолдолд за мэдрэл энэ төр дарцсан байгаа тохиолдолд бас нулман одоо өрөвсөл гэж дегенератив одоо бүтцийн өөрчлөлтийн төр орсон тийм спондилитийн үед бол татлага эмчилгээ хэрэглэдэг. 다음에 견인요법을 하지 말아야 될 질환들도 있습니다. 그거에 대해서도 의사들이 잘 알아야 되고 환자들한테 설명을 해야 되는데 종양이 있거나 감염이 있거나 척추의 구조가 손상되었거나 또는 골다공증이 심한 환자들은 견인요법을 하면 안 됩니다. Энэ нөгөө татлага эмчилгээ хийхгүй байх тэр өвчнүүдийн талаар л ярьж байна тийм. Одоо хавдар бактерийн шалтгаантай өөрөлдөн нулман өрөвсөл бас байж болно. Сүрээгийн гаралтай нулман өрөвсөл энэ төр байж болно. Тэр тохиолдолд бол татлага эмчилгээ хийдэг. Ясны сэргийлж өндөрсөн үед. Остеопорозын үед бас татлага эмчилгээ хийхгүй. 대체적으로 견인요법을 하는 기간은 대부분은
3주 정도를 대부분 하고 있습니다. 그러나 6주를 넘는다고 하더라도 6주 이상을 하게 되면은 견인요법에 큰 효과가 없다고 대부분 논문에서 이야기는 하고 있습니다. Талхамжлыг бол 3-7 хоногийн хугацаатай ер нь бол ихтэй хийдэг. Тэгээд 6-7 хоногоос дээшээ хийгээд үр дүн гарахгүй байгаа бол энэ татлагамжлыг хийх шаардлагагүй гэж үздэг. 또 하나는 이제 보조기 착용하는 방법이 있습니다. 보조기를 착용하면은 척추를 지지를 해줘서 활동하는데 좀 더 편하게 움직일 수 있게 해주고 통증을 좀 감소시켜 줄 수가 있습니다. Нурууны бүс гэж ойлгодог. Нурууны бүсийг бол их өвдөлт энэ төр их үед бол бас хэрэгэлдэг. Гэхдээ дандаа бүс хийгээд байгаа үгүй. Ямар тохиолдолд хийж ийм гэхээр ерөөдөө удаан суух жоохон явах энэ төр тохиолдолд жоохон хөдөлгөөн хорих зорилгоор хийж байгаа. Хэвтэх үедээ энэ төр бол бүс хийгээд байгаа шаардлага байна. 척추가 오래 아팠던 사람들 같은 경우는 이제 큰 병원들 같은 데서는 어떻게 운동을 할 것인지 아니면은 어떻게 생활을 할 것인지에 대해서 척추 교실을 운영하는 데도 있습니다. нөгөө нурууны өвдөлт, за энэ хүзүүний өвдөлт ер нь ганцхан нуруу хүзүүний өвдөлт биш. Бусад одоо энэ нөгөө нэг мөргийн зөөлөн эдийн өвдөлт өргөсөлч гэдэг юм уу, үений өргөсөлч гэдэг юм уу, өвдөгний үений өргөсөлгээд одоо энэ уламжлалт физикчлэгээр эмчлэх боломжтой энэ эмгэгүүдийг хамгийн чухал юм бол бас нөгөө дэглэм эмчилгээ хамгийн их чухал байна одоо. Тэгээд дэглэм эмчилгээ өөрөө гэрийн нөхцөл төр дасгал хөдөлгөөнөө сайн хийгээд тогтмол эмчийнхаа заавар зөвлөгөөр ингээд өвчин зовоороосаа бас эмчтэйгээ хамтраад өргөлөмөл энэ өвчин зовоороосаа салъя гэж ийм сэтгэхүүгээр гэдэг юм хандлагаар ингэж хандах юм бол их сайн үр дүнд бол хүрэх боломжтой. дэглэм эмчилгээ хамгийн чухал. 네, 그 위에는 이제 그 물리치료 말고 약물요법이 있습니다. 여러 가지 진통제가 허리 디스크나 허리 요부 염자나 허리가 아프거나 목이 아플 때 여러 가지 약물들 진통 소염제라든지 근육이완제를 많이 쓰이고 있습니다. Энэ нурууны өвдөлтийн үед бол бас эмийн эмчилгээ хийдэг. Стероид бас одоо үргэлжлэл намдаах эмнүүд байна. Зөвхөн булчин сулдаг эмнүүд байна. За бас өвдөлт намдаадаг эмнүүд байна. 대리연변 얼렁 진통제 이렇게 많이 쓰이고 있습니다. Одоо өргөлөмд эм гэхээр их олон төрлийн эмнүүд байна. Тэгээд тэр эмийг бол заавал эмчийнхаа заавар зөвлөгөөгөөр одоо тодорхой хугацаанд хэрэглээд тэгээд 필요한 것은 우리가 디스크가 있다고 해서 모두 수술을 하는 게 아니고 디스크가 너무 심해서 치료를 했는데도 한두 달 치료를 했는데 통증이 너무 심하거나 아니면 디스크가 너무 많이 튀어나와 있어서 하지 마비가 온다거나 우리 발을 움직일 수 없는 그런 발을 움직일 수 없을 때 아니면은 우리가 이제 디스크가 너무 많이 튀어나와서 신경을 너무 많이 압박할 때는 방광이라든지 대장의 운동을 방해를 할 수가 있습니다. 그럴 때는 그런 세 가지 요건이 되면은 그때는 수술을 하는 것도 필요합니다. нурууны тэр нөгөө дискийн шалтгаантай мэдрэл өвдөж байгаа өвдөлтөнд бол бас мисаслин тэр хийх тохиолдол байдаг л да. Гэхдээ аль болох мисасл хийхгүйгээр ийм одоо уламжлалт физик эмчилгээ хийлгээд өвдөлт үрс намдаах эмийн эмчилгээтэй хавсраад тэгээд тэр өвдөлт зовөр энэ тэр намдаачулах сайн байна. Мисасл хийх бол нэг 2-3 хоног заалт байна. Нэгдүгээрх нь бол айлч эмчилгээнд өвдөлт үрс намдахгүй байгаа тохиолдол. За дараагийн тохиолдолд бол мэдрэл өвдөж байгаа учраас тэнд бас нөгөө булчин саачдаг тохиолдол байна. Одоо тавхан унжичдаг, өвдгөө татаж чадгаа болчдөг, хөл одоо түнхээрээ татаж чадгаа болчдөг ч гэдэг юм те. Дараагийн заалт нь бол тэр давсаг шээсээ барих чадвар суларчдаг. Эсвэл өтгөн маань ингээд нөгөө мдэггүй гарчаад байдаг. Энэ тохиолдолд бол мисаслын эмчилгээ хийдэг. Бусдаар бол аль болох ийм эмийн бус эмчилгээ, физик эмчилгээ, ийм уламжлалт эмчилгээ хийвэл илүү их үр дүнтэй байдаг. Цаанаач хүндрэл багтай. Тэгэхээр нурууны өвчлөл байгаад байгаа тохиолдолд тийм үү одоо нурууны диск гэ таны яриад байсан түрүүний тэгээ тонгоож бүх ихэд нэлээд явдалтай байгаад байгаа ийм нөхцөлд бол эртхэн шиг эмчлүүлэхгүй бол сая таны хилдэг тэр хүндрэлүүд гарах боломжтой байх нь шүү дээ. Тэгээ аюултай байх нь. Тий. Өөрөөр хэлбэл нөгөө хөлөө татаж чадахгүй болох гэх мэтчлэнгийн тийм үү. Өвчин ер нь бол даамжраад одоо хурц өвдөлт байсан бол архаг өвдөлт болдог ч юм уу тийм ээ. Архаг өвдөлт нь одоо бас бусад одоо дагалдах үр дагавруудыг юм тэр гаргацдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар өвчин даамжирч болно л доо. Тэрнээс өмнө богино хугацаанд
эмчилгээ авах юм бол илүү их үр дүнтэй. За тэгэхээр танай эмнэлэг дээр очиод одоо жишээлбэл тань дээр очиод тийм үү нурууныхаа хийгээд үеийн хүчнийхаа тэгээ зөөлөн эдний өвдөгний хүзүүний төрөл бүрийн одоо өвчнүүдийнхаа тухай зөвлөгөөг аваад тэгээ орчин үеийн одоо шаардлагыг хангасан Солонгос улсад одоо яг өнөөдөр бас одоо хэрэгжилж байгаа тэр техник тоног төхөөрөмжн дээр ингээд тэгээ таны бас дадлаг туршлаганд итгээд тийм үү ингээд хандж байгаа хүмүүс бас одоо танаар эмийн жор бичүүлж болох уу? Тий, эмийн эмчилгээ яг шаардлагатай үед бол тийм хурц өвдөлтийн тэр нандах зорилгоор эмийн дээр ууж болно. Гэтэ одоо миний одоо практикт тохиолдож байгаа нь бол за эмийн эмчилгээг бол нэг 3-5 хоног ч юм уу хэрэглээл тэгэл хурц өвдөлт намдаад ирэнгүүт нь үргэлжлүүлээ та одоо хавсраад ийм уламжлалт физик эмчилгээд байгаа ингээд цуг явж байгаа өвдөлт үргэлжлэх сайн аа. Та урд нь хаана ажиллажсэн бэ? Очир оригч эмнэлгээс өмнө мэдээж бас та туршлага хоримтлуулсан байгаа. 3 дугаар эмнэлэгт төлөө таныг ажиллаж байсан гэж сонссон. 3 дугаар эмнэлгийн уламжлалт эмчилгээний засагт ажиллаж байсан. Одоо манай очир оригч эмнэлэг маань байгуулагдаад үндсэндээ 2 жил орчим болж байна. За манай энэ зөвлөх эмч ким эмчтэй одоо бид хоёр байнгын холбоотой ажиллаж ийн нэмжээсээ байнга одоо суралцж ийн зөвлөгөө авч ийн. За тэгээд одоо бас их тийм эргэлзээтэй одоо тохиолдлуудаа ким эмчээсээ асууж ийн, зөвлөж ийн. Одоо эмчилгээний асуудал яаж шийдвэрлэх вэ? Бид хоёр одоо имэйлээр за тэгээд байнга холбоотой харьцаатай утсаар ярьж байна. Тэгэхээр ким эмч мэдээж нь Улаанбаатарт байгаа очир оригч эмнэлэгтэй хамтын ажиллагаатай эмч эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан баха. Тэгэхээр Солонгос улсад одоо яг хэрэгжүүлж байгаа стандартад энэ эмнэлэг нийцэж байна уу? 지금 그 어쩔 발육지 병원이 네. 한국에 하시는 그 병원하고 네. 협력이 돼서 네. 지금 같이 일을 하고 있는데요. 네. 그래서 이 병원이 네. 그 국제적인 스탠다드를 네. 지금 잘 하고 있는지요. 네, 그래서 지금 그래서 우리가 같이 더여 MT하고 같이 이렇게 이메일이나 전화로 이렇게 같이 공부를 하는 게 그다음에 지금 방금 우리가 설명했던 것들은 그 전통의학만 침이나 뜸이나 우리가 하는 그런 것만 가지고 이야기를 한 게 아니고 국제적인 스탠다드를 지키기 위해서 우리가 하지 않는 국제적으로 일반적으로 사용하는 일반적으로 허리가 아플 때 어떤 치료들이 있는지에 대해서 우리가 같이 공부를 하고 그 기준을 맞추려고 노력을 하고 있습니다. 자, бид нэр зөвхөн одоо уламжлалт аргаар те зөв төөн гэ тийм эмчилгээний одоо талаар биш одоо илүү олон улсын стандартыг одоо хангасан тийм одоо эмчилгээг одоо хамтарч хийж одоо ингэж суралцаж хамтдаа суралцсангаа ингэж хийж ирж байгаа. Тэгэхээр тоног төхөөрөмжийн давуу талыг та бидэнд ярьж өгөөч. Олон л эмнэлгүүд байна л да. Одоо харьцангуйгаар бас хувийн хөвчлөлийн ангаах ухааны чиглэлд ч юм уу шинжилгээ ухааны салбарт бас өөрсдийнхээ их сурвалжуудыг гаргаж ирээд тийм үү хөнгөө хаяад ард нийтийнхээ төлөө одоо ингээд айл алхал шинэ технологиг нэвтрүүлэх гээл үр дүнтэй аргуудыг сүүгчлээд байна шүү дээ. Танай эмнэлгийн давуу тал. За манай эмнэлэг өдөртөө нэг 7-8 төрлийн эмчилгээ хийж өгч байгаа л доо. За ямар эмчилгээ байна гэхээр халуун жим байна. За дээрэс нь цахилгаан эмчилгээ байна. ICT гэж нэрлэж байгаа. За дээрэс нь массажны аппарат байна. За бид нар бомб тавьж гин, шивүүр хийж гин, зүү төөнүүр тавьж гин, эсвэл одоо цахилгаан зүү тавьж гин тийм ээ. Улаан гэрлийн шаардлага өдр өгж гин. Гэх мэтлэнгээр одоо ингээд 7-8 төрлийн эмчилгээ хийж байгаа. Бас эмчилгээг ингээд нэгсэндээ цогцоор нь хийж байгаа. Тийм ээ. Ганцхан одоо уламжлалт эмчилгээ хийлгчээд физик эмчилгээний кабинет руу очиод физик эмчилгээгээ хийлгээч гэдэг юм уу байдлаар ингээд одоо бус эмнэлгүүд ханддаг штэ тийм ээ. Тэгэхээр бид нар яг эмчилгээгээ цогцоор нь хийж өгч байгаа. Тэгээд одоо голцоо дандаа занхлан тохиолддог тэр үзэн нурууны өвдөлт, мөрний өвдөлт, өвдөгний өвдөлт гэдэг юм бусад одоо үений зөөлөн эдтэй холбоотой өвдөлтүүд л манай эмнэлэг дээр ирж эмчилэгддэг. Тэгэхээр харьцангуйгаар одоо ким эмчээсээ ч гэсэн одоо бас олон жил суралцлаа тийм. Тэгэхээр эмчилгээний одоо үр дүн яг гарах одоо эмгэгт манайхан эмчилгээ хийж өгч байгаа. Түүнээс биш одоо юу гэдэг. За манай эмнэлэг бүгдийг чаддаг ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар одоо арт түмэнд жоох буруу ойлголт төрүүлээд ингэж одоо үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. За үр дүн гарах эмчилгээг авах хүнийг л хүлээж авдаг гэсэн үг байна шүү дээ тийм үү.
За баярлалаа. Магадгүй миний та бүхнээс асуугаагүй зүйл байж болох юм. Яагаад тэгэхээр нарийн одоо зүйлийг бас манай үзэгчдэд нэмэлтээр хэлэх боломжтой. Яг нэг талаасаа бид нөгөө эмчлэг боломжтой гэж нэрлэж байгаа боловч одоо эмчилгээ тусламж манайхаас одоо хүсээд зөвлөгөө авах гад ирсэн хүмүүст бол бид ямар ч хэлсэн тийм зөв чиглэл рүү одоо тэр хүнийг ингээд чиглүүлээд өгч юмсан тийм ээ гэж одоо тийм байдлаар бас үйл ажиллагаа явуулж байгаа. Учир хэрэгч чимлэг 3 дугаар хорооллын голом тийм ачлал ихтлгүүрийн баруун талд голом тонк байгаа. Тэр голом тонк руу ороод 5 дахь байна. Нэг удаадаа ер нь хэдэн хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай байна. Одоо эмчилгээ тэр 7-8 төрлийн эмчилгээ чинь нэг цаг гарan үргэлжлэж байгаа юм л да. Нэг хүнд тэгэхээр одоо бид нар нэг цагт 5 хүн зэрэг эмчилгээ хийчих боломжтой. Тийм. 그때 같이 몽골에 근무를 할 때 도여가 와서 저한테 많은 것을 배웠고 다시 그 뒤로도 계속 이렇게 도여가 저한테 필요한 게 있으면은 이메일이나 그런 걸로 나한테 계속 여러 가지를 물어봐서 진짜 이게 도여가 굉장히 열심히 공부하는 의사고 굉장히 환자를 위해서 열심히. За тэгэхээр 2001 оноос 2004 онд болохоор оргил аршин совил дээр одоо хэмжиж маань ажиллаж амьдарч байсан. Тэгээд тэр хугацаанд одоо дорцорын эмчтэй одоо танилцаж тэгээд тэрнээс хойш одоо байнгын харилцаа холбоотой байж дорцорын эмч маань ч одоо өвчтнүүдийнхаа төлөө гэсэн тийм одоо сэтгэлээр шаргуу суралцдаг тийм одоо эмч байгаамаа. 굉장히 공부를 열심히 하고 환자들을 굉장히 열심히 진료하는 의사라서 굉장히 좋은 의사라서 도여를 도와주고 싶어서 이렇게 몽골에 왔습니다. Тэгээд энэ удаад ер нь бол яг өвчтнийхөө төлөө гэсэнтэй тийм чин сэтгэлтэй одоо ингээ сайн эмч байгаамаа. Тийм болохоор бас энэ хүн ингээ туслая гэсэн үүднээс гээд Монголд одоо ирсэн байгаа. Тэгээ энэ завшааныг бас далимдуулаад ким эмчтэй ч гэсэн талархаж байгаа илэрхийлмээр байна. Одоо манай эмнэлэг дээр үзлэг зөвлөгөө өгөх юм. Тэгээд одоо цаашдаа ч гэсэн бид хоёрын хамтын ажиллагаа маань ингээд улам өргөжөөд ингээд одоо Монголын хүмүүсийн төлөө эрүүл мэндийн төлөө одоо бас өөрийнхөө одоо боломжит бүх зүйлээ ингээд зориулаад надтай хамтарч ажиллаад ингээд тусламж үзүүлж чад бас их баярлж талархаж байгаа бас хэлэх ёстой. Ким эмч хаана ажилладаг вэ? Солонгостой ямар хэмнэлэгт ажилладаг вэ? 한국에서 어떤 병원에 근무하고 계시는지요? 예전에 대학병원 하다가 지금은 개인 병원을 하고 있습니다. За тэг өмнө нь бол их сургуулийн одоо эмнэлэгт ажиллаж байгаад одоо болохоор хувийн эмнэлэгтээ ажиллаж байгаа. Баярлалаа. Миний урилгыг хүлээн авч хамгийн гол нь нурууны өвдөлтийн тухай бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч тийм үү, энэ өвдөлтийн үед бид нар ямар эмчилгээнүүдийг хийх боломжтой, ямар эмчилгээ хийхдээ юуг анхаарах ёстой талаар танин мэдхүүн бидний эрүүл ахуйн боловсролд зориулсан яриад дэлгэсэн та бүхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За танад телевизэн хамт олон ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье. Их үзэгчтэй өнөөдрийн Эрдэмтэн докторуудын зөвлөсөн мэдээллийг би бас та бүхэнд цангадаад хэлчихье гэж бодож байна. Нурууны архаг өвдөлттэй байгаа бол нэгдүгээрт амралт хэрэгтэй гэж байна. За мөн хоёрдугаарт хөдөлгөөн заслын эмчилгээнүүдийг хийх хэрэгтэй. Бүхий, гидих, физик эмчилгээнүүдийг тэгээд эмийн эмчилгээтэй хавсран хийвэл үр дүнтэй байх боломжтой. Зайлшгүй хагалгаанд орох тийм шаардлага байхгүй. Хагалгаанд орох хэдхэн заалт байдгаа гэдгийг эмч нар та бүхэнд дуулгалаа. Эрүүл энхийг хүсье.